За сайн байцгаана уу. За би улсын 1-р төв эмнэлгийн эрхсэл аж ахуй үйлчилгээ хангамж түгээлтийн албаны дарга Тэлмэн гэж хүн байна. За манай эмнэлэг нь 21 аймаг 9 дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг байгаа. За эмнэлгээр өдөрт 1000 гаруй үйлчлүүлэгч үйлчлүүлж байна. Үүнээс 400-аад нь хэвтэн эмчлүүлж байна. Энэ 2024 оны 5 сард тэр бом мод саналуу төслөө илгээгээд за тэр төсөл маань шалгараад эмнэлгийн орчинд 30 сая төгрөгөнд мод бут цөг зүлгэжүүлэлт хийгдээд эмнэлгийн орчинд эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд болон үйлчлүүлэгч ар гэрт ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж гисэн. За төслийн хүрээнд эмнэлгийн орчинд 200 ширхэг 8 төрлийн бут мод цөг суулгагдсан байна. 300 м квадратад зүлгэжүүлэлт хийгдсэн байна. За энэхүү хийгдсэн ажил нь болохоор эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч иргэдэд ая тухтай нөхцөлийг бүрдүүлж байгаа ажилчид, эмч, сувилагч, албан хаагчдад бас тухтай ажил үйлчлэгээ үзүүлэх орчныг бүрдүүлж зүлгэжүүлэлт мод бут цөг тарьж эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн ая тухтай үйлчлэх нөхцөл болцоог бүрдүүлж өгсөн тэр бом мод сандаа баярлалаа.